Бүгээл нь. За баярлалаа. Би одоо үндсэн хууль хэлцэх гэж байгаа холбогдуулаад хоёр асуудал байна. Нэгдүгээрт энэ өчигдөр их хурлын дарга хэлсэн эдийн засгийн байнгын хууль, хууль зүйн байнгын хороогоор хамтарсан тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулад тэгээд ажиллаж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ энэ тогтоолын төслөө гарсны дараа улсын хурлаар хилцүүлэх ёстой. Намын бүлгийн шийдвэр гарсан. Намын бүлгээр бол байнгын оргоор хилцүүлэн дараа нь улсын хурлаар хилцүүлнэ гэсэн тийм шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр энэ саяны хэлснээр бол хилцүүлгийн дундуур нэг удаагийн зохион байгуулалтын асуудал ярилцж байна гэж ингэж болно гэж одоо ингэж хэллээ. Ингэхээр бол энэ оюутлогын төсөл одоо бүтэн жилжингээ яригдлаа. Одоо бол энийг тэр тогтоолын төсөл боловсруулахад ядаад байх юм байхгүй. Ерөнхийдөө дүгнэлт нь гарсан, санал нь гарчихсан тогтоолын төсөл боловсруулахад ерөөсөө ядах юм байхгүй. Хэдэн одоо асуудал ягаад л чиглэлүүд өгч штэ. Тэгэхээр энэ нь бол удахгүй би болчих واخ. Тийм учраас энэ улсын хурлын чуулганы тэр завсрын хилцүүлэх асуудалд энийг нэг оруулж өгөөд шийдээд өгөөч гэсэн юм хүсэлт байна. За хоёрд нь бол би энэ үндсэн хууль дээр бол өөрийнхөө одоо өөрийн гарын үсэг зурагтаан бол бас тодорхой нөхцөлтэй гарын үсэг зурсан. Тухайлах юм бол энэ орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал. Энэ жалгын довын үзлээс ахуулаад л одоо ингээл энэ чи орон нутгаас одоо жалганы довны үзлээр л одоо ингээд сум дүүргийн ялангуяа сумын даргыг томилох нь. Сумын дарга өөрөө ард түмнээс сонгогдсоныг онцгой хэрэгтэй. Тэгээд уг нь бол дээр үед бол энэ энийг нам эвсэл гэж нэг олон юм байж байгааг гэж яхад бол энэ том удирдагч лидерүүдийг энд томилж ажил нь муудсан газруудыг ингэж томилж явуулдаг байсан юм аа. Тэгэхээр ийм чиглэлийн юм руу анхаарч үзээр гэж би Лундаа даргад бас хэлжсэн. Лундаа дарга энэ дээр бас анхаарна хилцүүлгийн үед бас энийг одоо ярих ёстой сэдв мөн. Тэгэхгүй бол одоо ингээд бид чинь нөгөө нэгдсэн Монгол улс чи одоо бид чинь нэг бие биентэй эвтэй найртай байх хэрэгтэй хүмүүс чинь одоо сум, аймаг, тэгээ бүр баг гараа ингэж одоо талцж байгаа л да. Тэгээ одоо тэр нэг суманд бол нэг тэр сумын хүн юу засыг дарах бол болох нь л дээ. Уг нь бол нөгөө юм үзэд нүд тайсан гэсэн шиг энэ гадна дотноос хүн аваад томилж барьж ингэж томилт үзүүлмээр байгаамаа. Том аж ахуйн нэгжүүдийг магадгүй сум аймгийг удирдаад ингээд босгоод ирсэн хуучин нөгөө Аварцад Баатар шиг, Намжин Баатар шиг, Минжуур Баатар шиг ийм хүмүүсийн тэр тавихгүй одоо тэгэл сум дотроос л ах トゥ хамаатан садан тэр дотроос тавигдах нь л дээ. Энэ минийг бас анхаарч үзэх хидэн зүйлүүд бас байгаа. Ялангуяа энэ Монгол улсын хөгжлөлтийн асуудлыг бол одоо бидний чинь либерал ардчил гэж хэлээ нөгөө шок терапи буюу цочрол эмчилгээгээр гээд ерөөсөө бүх үйлдвэр аж ахуйн газраа хувьчлаад ингээд хачин одоо төлөвлөгөөт эдийн засаг гэж юм ерөөсөн байхгүй гэсэн энэ чиглэл рүү явсан. Одоо энэ дээр бол хөгжлийн бодлого стратеги төлөвлөлт хариуцсан төрийн байгууллагатай болох хэвээр. Яамыг ингэж гэхээр энийг төлөвлөлтөөр ажиллахгүй бол Монгол улс ч өгч чадахгүй нэ шүү. Тэгэхгүй одоо зүгээр нэг ороо усгаа юм шиг нэг ер нь л ганцхан асуудал гараад ирэнгүүт тэрлүүгээ шуураад, утааг бол утаар шуулаад, сүрьяг бол сүрлүү шуураад, оюутлагыг бол оюутлагаар л шуураад байдаг биш. Энийг хөгжил төлөвлөлт бодлогын юм нэг макро түвшиндээ харж үзсэн нэг ийм одоо төлөвлөлтийн ийм яамтай төлөвлөлтийн бодлогын одоо институт За эрхэмгч загтүүгийн наранд бие.